今回の番組ではキャンプ道具やテント製造を手掛けているゲルグランピング社をご紹介します。モンゴルの大草原に暮らす遊牧民の住まいとして知られるゲルが自家用のグランピングテントになってアウトドア初心者からコアなキャンパーまで快適な時間を過ごせるようにと作られました。こちらは創立者でキャンプが大好きなバイルサーフンさんです。家族や友人と一緒にモンゴル国内を旅行しているうちに温度差や気候変動が激しいモンゴルに適したテントやキャンプ道具を作りたいと、モンゴルの強い風、冬の氷点下気候、夏の暑さにも対応できるテントを開発しました。Монголын хасах, өвөлдөө хасах 40 хүртэл зундаа хасах 30-аас 40 хүртэл ийм халдаг. Тэгээ хаврын хавсраг гэж маш хүчтэй салхи явдаг тий. Тэгээ намрын за яг налгар нар хамгийн гоё үйлрэл нь одоо намар байж магадгүй. За тэгэнгუთ энэ үйлрэлд энэ бүтээгдэхүүнүүдийг тестлэнэ гэдэг бол дэлхийн аль ч улсад энэ бүтээгдэхүүнийг ашиглаж болно гэсэн үг. Тэгэнгуთ одоо ингэж all in one буюу дэлхий дээр ихэнх бүтээгдэхүүнүүд өвөл бол өвлийн бүтээгдэхүүн, зун бол зуны бүтээгдэхүүн гэдээ явдаг штеп. Монголд хийсэн бүтээгдэхүүн бол юугаар онцлог байх вэ гэхээр all in one буюу аль ч үйлрэлд ашиглаж болохоор байж болох байхгүй. Гайкоксенのテントが突風が吹いた時に倒れて隣にあった遊牧民のゲルで安全に宿泊をしたバイルサハンさんは、移動式住居ゲルの形をしたオールシーズン使える丈夫なものを作りたいと2018年から4年間かけて試行錯誤を重ねて3種類のテントのデザインを開発しました。コロナ禍の期間一旦中断しましたが、2022年の12月から製品を市場に出し、今では国内だけに限らず海外からも多くの注文を受けるようになりました。За энэ болохоор яг одоо энэ нөгөө юуны загвар эцэлтэй байсан. Нөгөө 50 гэр штэ. 50 гэрийн загвар ахгүй. Тэгээ тастуудын тоомоо одоо бүх юм ингээ хаалцсан. Тэгээ одоо ер нь явандаа энэ гэрүүд дээр юм хээ оголт тавьж эхэллээ. Гоёлын мал гэсэн. Эхний ээлжинд бол ингээ гарна. Явцтай өвшөө саажраад ирэхээр гоё нэг үндэсний хээ олзоод байгаа штэ. Тэдрийг оруулсан гэсэн үг.アウトドアの楽しみ方が大きく変わりつつある現代。特に注目を集めているのがグランピングです。グランピングはグラマラスとキャンピングを組み合わせた造語で、高級感と快適さを兼ね備えたキャンプ体験を指します。グランピングの流行りに合わせて13世紀のモンゴルで使われていた天井が突き出る形のゲルをモチーフにこちらの飛びテントを作りました。Халуун агаар чинь дээшээ өндөр юмроо сорогдоод гарчдаг байхгүй. Тий. Тэгэхээр энийг яах вэ гэхээр нөгөө халуун оронд ашиглаж болно. Тэнгүүд шууд ангаар нь ашиглавал энэ халуун байна заа. Тэнгүүд дотор нь дулаалга хийчих. Дулаалга буюу монгол гэр чи эсгийтэй байгаа шүү дээ, тий. Эсгийтэй байгаа тулдаа монгол гэр дулаахан. Дээрээс нь хүүтэнд зундаа сэрэх мэддэг байхгүй. Тэнгүүд яг нөгөө бидний ашигладаг халуун савны дотор байгаа шүү дээ. Гадна тал, дотор тал тэгээ хоёр хэсэг байгаа шүү дээ. Яг энэ майхнууд чинь хоёр хэсэгтэй байхгүй. Доторх давхарга дээр халуун тулж үлдээд, гаднах давхар дээр хүүтэн тулж үзээд энэ хоёрын гол болохоор агарын хэсэг үлдчихэж байгаа. Тэгэхээр яах вэ гэхээр нөгөө хүмүүсийг духгүй байлгаад байгаа
нөгөө конденсац үүсээд усан бөмбөлөг дээрээс тусах юм байхгүй болчихж байгаа юм. Энэ дотор хоёр хаалгыг онгоолгоод ямар ч агааржуулагч хийхгүй байхад доор нь жиндээ хүүтэй өргөн штэ. Сони тий. Тэгэхээр эн чинь өөрөө манай нүүдэлчсэн монголчуудын 3000 жил амьдарч ирсэн туршлагыг л бид нэр одоо өнөө цагт хэлбэржүүлээд орчин үеийн майхны технологид хослуулаад энэ бүтээгдэхүүнүүдийг хийж байгаа байхгүй. За одоо гадаа одоо ч үлээ 6 болцсон уу? Оройны 6. За ингээд градуслахаар хасах хорилоо орж эхэлж байна. Мэдээж одоо гадаа хасах хор дотор нэмэх хор болох гэж л үзтээ. За юу ялаа. Бид ингээд сайхан 50-тэй ингээд тестлэнгээ давхар ер нь гадаа хасах 28 градус байгаа шүү. За одоо хэд болж байна? Хасах 26 байна. Тийм үү? Хасах 26 градус буюу өнөөдөр today тий. Маргааш 29 болох юм байна. За ингээд 26 таа байгаа шүү. Жохон тэр харагдаж байна тий. За 10 таа байна тий. Гараа хийхээр энэ чинь жиндээ уус тий. Тийм аа. Тэгэхээр энэ дулаалга наан ингэж орж ирснээр бид хэдийг ямар тав тухтай байлгаж чадчих байгаа вэ гэдгийг бүгд ингээ харчлаа. 過酷な環境下で生まれたゲルをアップデートしたこのゲルテントは直径5メートル、3.2 メートルの高い天井、壁の高さが 1.6 メートルで最大15人を収容できる特大サイズでありながら、組み立て時間はわずか15分間です。中の家具や装飾品などは他のモンゴルのメーカーとコラボをして提供しています。За яг манай 50-ийн тогтчлолтод бол яг Монголд ихэнх нь гар хийцээр хийгдэж байгаа. Ер нь 70% гар хийц. Одоо энэ гэхэд жишээ нь Буудай брендийн сонингийн цаасаар хийсэн юм сакс байгаа. Сүлжбэл ерөнхийдөө дотор нь юмудаа ялчиж боломжтой. Тэгэнгүүтээ дараагийн жил болохоор энэ гэрлийн нууц болохоор макрем урлалаар хийгддэг. Бас манай Монгол цалаа хийж байгаа. Одоо энэ шар шоу гэхэд бас тэ макрем урлалаар хийгдсэн шар шоу байна.さまざまなキャンプ道具を自家製でデザインし、実際試しながら日々進化を行っている中で、今年の新製品は丈夫な牛革のバッグに入るストーブです。 Тэгээ энэ маань болохоор ер нь бол 2-3 он давуу талтай. Нэгт болохоор ерөнхийдөө за энэ дээр ингээд галаа түлчин те. Тэгэнгүүтээ энүүгээрээ модоо хийчин. Эндээсээ өмсөөс авах боломжтой. Тэгэнгүүтээ одоо энэ дээтлээ энийг авангууд энэ дээрээ тоогоо тавих боломжтой. Тэгээд энэ үндсийн нэг авангууд энэ дээр болохоор шорлог хийх боломжтой. Энийг авчин эндээ ингээд ерөнхийдөө галаа түлчихсэн.
市内を出たら好きな場所でテントを張って泊まれるモンゴルのメリットと、長年培われてきた自然を大切にする遊牧文化をグランピングに合わせて、今後は新しい形の快適な観光を行っていこうとしています。Бид нар чинь байгалийн цаг уурын нөхцөл тохируулж амьдраад байгаа хүмүүс байна. Суурин соёлын хүмүүс болохоор яаж байгаа гэхээр байгалийн цаг уурыг сөрж амьдарч байгаа хүмүүс байхгүй. Нүүдэлчд бол яг гэхээр байгалийн цаг уурдаа тохируулж амьдраад байгаа хүмүүс гэсэн үг. Одоо жишээ нь Малтагаа энд байж байгаад бэлчээр багсаад эхэллээ шүү дээ. Одоо ингээд тэмгүй болоод эхэллээ шүү дээ. Нүүх хэрэгтэй болно тий. Энд яг байгалийн цаг уурдаа тохируулж амьдраад байгаа байхгүй. Тэгвэл бидний төсөөлөд байгаа глампинг бол яг байгалийн цаг уурдаа тохируулж яг нүүдэлчдийн хэм маягаар амьдрах философиг дэлхийн нийтэд одоо таниулах гэсэн ийм айдиаг би бол дотор ботчод байгаа байхгүй. Нүүдлийн соёл гэдэг чинь байгалаа хамгаалт юм биш үү? Энийг л одоо олон улсад ер нь бол цаад утгаараа бол таниулах гээд бас би бол бас дотроо ийм ботч яваад байгаа байхгүй.グランピングの魅力は自然の美しさと都会の快適さを同時に味わえる点にあります。忙しい日常から離れ、心身ともにリフレッシュするための最高の方法として多くの人に愛され、今後もますます広がっていくグランピングの魅力を国内外の人に伝えるために、ゲルグランピング社では製品を提供するほか、テントレンタルサービス、グランピング観光サービスなども視野に入れて取り組んでいます。